За сайн бацхан үзэгчдээ манай өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн Сангийн сайд асан улаан оролцож байна. За өнөөдөр улс төр эдийн засгийн хүрээний гол сэдэв бол энэ Дубайн гэрээ гэж нэрлэчихэд байгаа. Оюут толгойн Далдуурхайн санхүүжилтийн гэрээнд Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд очиж ерөнхий сайд маань үзгэлсэн энэ гэрээний эргэн тойронд үргэлжилж байна. Тэгэхээр их олон тоог ярьж байгаа. За их олон одоо гэрээний зүйл залтуудыг ярьж байгаа. Тэгэхээр бид өнөөдөр яг энэ асуудлаар энгийн ойлгомжтой байх үүднээс энэ Дубайн гэрээг өнөөдөр зурснаар Монгол улсад яг ямар санхүүгийн хохирол бий болцоход байгаа юм бэ? Ер нь өнөөдөр оюут толгой алтцис гээд олон бүтээгдэхүүнийг одоо дэлхийн зах зээл дээр экспортлж байгаа боловч энэний үр ашиг нь яагаад Монголд орж ирэхгүй байгаа юм бэ гэд энэ асуудлаар бид ярилцах болно. Тэгэхээр энэ өдрийн мэнд хүргэе. Дубайн гэрээгээр танаа шудраг ос эвслээс бас өнгөрсөн 7 хоногт мэдээлэл гаргалаа. Тэгээд та бүх их олон тоонуудыг гаргаж тавьж байна. Энэ Дубайн гэрээг одоо өөрчлөх ёстой, засах ёстой гэсэн шаардлагыг мэдээллийг хүргүүлээд байна. Таны хувьд хамгийн түрүүн одоо хамгийн ноцтой гэж үзэж байгаа зүйл нь юу вэ? Яагаад энийг одоо та бүхэн үнээр нь байх ёсгүй гэж үзэж байгаа юм? Нэг зүйлийг би бас энэ дээр ихэнтэн зохон тэмдэглэхэн зүйтэй байх гэж бодож байна. Шудраг ос эвслийн бүлэг ерөөсөө энэ оюут толгой төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байгаа юм гэж буруу ойлголт бас зарим хүмүүст байх шиг байна. Тэгвэл одоо би тийм биш. Харин оюут толгой төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх ёстой. Төрөвчлөх ёстой. Үр өгөөжийн түргэн гүртэх ёстой гэсэн байр суурьтай байна. 5 залтаас л эхлэв дээ. Хамгийн түрүүчийн залт нь юу вэ? 4-ийн 3 дугаар залтанд бол санхүүгийн тайлангууд үнэн зөвөөр одоо хийгцэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. За гэтэл санхүүгийн тайланг бол 2010 оноос хойш бол одоо нэг ч одоо баталгаажуулаагүй байгаа. Яагаад гэвэл ихээхэн хэмжээний зөрчилтэй учраас. 2009 онд явуулсан үйл ажиллагааны санхүүгийн тайланг 2010 онд гаргаж танилцуулахад өөр тэр үеийн засгийн газар сангийн яам 300 гаруй сая долларын зөрчилтэй байна гэдэг дүгнэлт хийсэн байсан. За 2010-аас 2012 оны санхүүгийн тайланг шинжлэлийн засгийн газар сангийн яам одоо энэ дээр бол бас судалгаа шинжилгээ хийж үзээд баримтын шалгалт оруулаад 1.8 тэрбум долларын санхүүгийн зөрчил илрүүлсэн. Тэгэхээр энэ зөрчлүүдийг бол арилгах ёстой. Тэгхгүйгээр санхүүгийн тайланг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ийм зөрчилтэй тайлан мэдээ гаргачаад байхад түүнийг одоо үнэн зөвөөр нь гаргасан байна. Ямар ч одоо зөрчилгүй гэж хүлээж авах ийм болцоо бол байхгүй. Тухайлбал яг тэр 2 тэрбум доллар дотор ямар ч санхүүгийн баримтгүй орж ирээгүй гэдгийг батлах зүйл юу вэ? Тэгэхээр бид үзээд байгаа юм биш л дээ. Бид бол 2013 оны 3 сараас 2014 оны 4 сарыг дуустал санхүүгийн баримтын шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл оюут толгой төслийн өнгөрсөн хугацаанд хийсэн бүх үйл ажиллагаа түүнд гарсан зардлыг түүнд зарцуулсан хөрөнгө мөнгөнийхэн дүнтэй уялдуулан тулгаж шалгасан. Та сангийн сайд байсан. За би сангийн сайд байсан. За энэ баримтын шалгалт хийх ажлыг бол сангийн яамны харьяа байгууллагууд ахалж оролцсон. Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар. За тэгээд одоо уул ур хаяа Эрдэнэс оюут толгой хувьцаат компани, татварын ерөнхий газар, гайлын ерөнхий газрын мэргэжлийн хүмүүсд оролцож байгаад бүх баримтыг шалгаж тулгасан. Ингээд энэ баримтаар нотлогдсон зүйлийг л би ярьж байгаа. Бид энийг л ярьж байгаа. Тэ. За энэ дээр бол одоо их хэмжээний одоо зөрчил илэрлээ. За ямар зөрчил байна гэхээр зэрэг 2009-10 онуудад бол хөрөнгө оруулагч тал 1 тэрбум 55 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлгансан байна. За гэтэл түүнээс 300 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хөрөнгө оруулалт байна. За тэр нь яагаад хүлээн зөвшөөрж болдоггүй юм гэхээр одоо жишээлбэл хөрөнгө оруулалтын гэрээний дотор оюут толгойн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан зардлыг одоо оруулалт тооцохгүй гэж бичсэн байна. Гэтэл энэ 2009 оныхаа тайланд болохоор 2004-5 онуудад хийсэн хайгуулын зардалд 100 сая долларыг одоо төлөхөөр бичсэн байх жишээтэй. Тэгэхээр энэ маань бол одоо нэгдүгээр гэрээг ноцтой зөрчиж байна.
Нөгөө талаар нөгөө хайгуулын зардлыг бол өөрсдөө одоо эрсдэлээ хүлээгээд тэнд хайгуул хийснийхээ төлөө оюутлогоо одоо хөрөнгө оруулагч өөрсдөө хайгуул хийсэн учраас 66% буюу одоо хихийг эзэмшнэ гэд гэрээн дээр одоо өөрсдөө эрсдэлээ хүлээсэн гэдгээр тусч байгаа үстэй. Тийм учраас л хөрөнгө оруулалтын гэрээнд энэ гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнөх хайгуулын зардлыг одоо хөрөнгө оруулалтанд тооцохгүй гэж бичсэн байгаа байхгүй юу? Тийм ээ? Тэр чинь эрсдэлээ өөрөө хүлээгээд хайгуулаа хийгээд ордоо олцсон. Ардаа орсон, аз болсон. Тийм учраас одоо дараагийн ашиглалтынхаа процесс руу үе шат руу шилжээд орцсон. Энэ хоёрыг л ингээд заагалцсан. Гэтэл яг бодиттой тайлан гаргахтаа бол тэр хайгуулын зардлаа оруулсан хөрөнгө оруулалтанд оруулаад тооцсон. За ингээд хөрөнгө оруулалтанд тооцно гэдэг чинь бол нэгдүгээрт одоо өмнөх өөрийнхөө зардлыг нөхөж авах гэж байгаа хэрэг. Нөгөө талаар Монголын тал энэ чинь 34%-ийг одоо бас хариуцж байгаа шүү дээ. Тэгэхээр бидэн дээр бас одоо энд оногдох хэмжээний өр зээлийг механикаар ингээд нэвчж байгаа жишээтэй. Тэ. За 2010-аас 12 оны хооронд бол 1.8 тэрбум долларын зөрчил илэрсэн биз дээ. Зөрчил хүлээж авах боломжгүй зөрчил илэрсэн байна. Тэгэхээр энийг хөрөнгө оруулалтанд бол бичих ёсгүй гэж бид үзэж байгаа. Монгол улсын хуулийн дагуу аваад үзэхэд хөрөнгө оруулалт гэж тооцох боломжгүй зардлууд нь энд орцсон байна. За ер нь энэ хугацааг бүхэлд нь аваад үзвэл нэг 7.9 тэрбум долларын нийт зардал гарсан байна. Өнгөрсөн хугацаанд 12 оныг дуусгах хугацаанд. За энэ 7.9 тэрбум доллароос Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирж бүртгэгдэж баталгаажсан одоо байшин барилга болсон, тоног төхөөрөмж болсон, машин техник болсон бодиттой хөрөнгө оруулалт нь 1.1 тэрбум доллар байна. Өөрөөр хэлбэл гарцсан нийт зардлын 14% нь л бодиттой хөрөнгө оруулалт болоод бүтээн байгуулалт болчихжээ. Цаана үлдэж байгаа 6.8 тэрбум доллар нь бусад зардал байна. Үйл ажиллагааны зардлууд. Цалин, хангамж, тийм ээ? Үйлчилгээний төлбөр, хөлс, менежментийн зардал байна. Өөрөөр хэлбэл бодиттой бүтээн байгуулалт болоогүй зардлууд байна. Энэ бүгдийг хөрөнгө оруулалт гэж тооцож бид одоо өөрийнхөө зээлэнд бүртгэж тэрний хүүг төлж явах ийм бол одоо үндсгүүл гэж бид үзэж байгаа юм. Тэр тусмаа одоо зээлэнд бүртгэнэ гэдэг бол өөрөө эдийн засгийн маш их ноцтой үр дагавартай. Яагаад гэвэл энэ төсөл дээр хөрөнгө оруулагчаар өгч байгаа зээл маань бол орж ирсэн өдрөөс эхлээ зээлэнд бүртгэгдэнэ. Бүртгэгдсэн өдрөөс хүү тооцогдно. Хүүг бол одоо улирал тутам тооцно. Өөрөөр хэлбэл одоо энэ хүү тооцох нийлмэл хүүгийн арга гэдгийг энэ дээр хэрэгжилж байгаа. Тийм учраас ингээл Монгол бүртгэгдсэн тэр мөчөөс эхлээд хүү товдогдож байгаа. Тэгэхээр энэ зардлыг бол их нарийн ялгаж салгах ёстой. Одоо нэг миний ойлгож байгаагаар бол нэг за оюу толгой дээр одоо оруулсан хөрөнгө олох нэг ойролцоогоор 10% хүүтэл явж гэнэ гэж ойлгоод байгаа шүү дээ. Нийлмэл хүү гэж бас юу гарч. За нийлмэл хүүгийн арга гэж юу хэлж ийм гэхээр за жишээ нь бид одоо 100 төгрөгийн одоо ийм зээл оюутлагаа руу орж ирлээ. За. Орж ирсэн үеэс эхлээд хүү бодогдно. За хүү би түрүү хэллээ шүү дээ. Тэр 9.9% дээр нэмэх нь хэрэглээний үнийн индекс. Энэ нь Америкийн. Ийм хүүгээр ингээд бодно. За ингээд дундчаар 10% байна гэж бодлоо, тийм ээ? 10% байна. За тэгвэл энийг одоо 100 төгрөгийн 10% гэж бодох юм бол 10 төгрөг болно гэж дээ, тийм ээ? Жилдээ. Ингээд жилийн эцэст бол одоо жирийн зээл байсан бол 110 төгрөг болох нь. За тэгтэл нийлмэл хүүгийн аргаар бодохоор яадыг. Гэхдээ нийлмэл хүүгийн аргаар за 100 төгрөг авлаа. Мөн үү? Хүүгээрээ бодлоо. Энэ бол улирал тутам бодогдно. За тэгвэл нэгдүгээр улиралд 10% өснө. Энд чинь тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр улирлын эцэст 110 төгрөг болно. Мөн үү? Дараагийн 2 дугаар улиралд ахаад 10%-аар одоо хүү бодогдно. Гэхдээ 110-аас 10% бодно. Хүүгээс хүү бодогдно. Хүүгээс хүү бодогдно. Тэгэхээр энэ чинь юу болох нь 121 болно. Мөн үү? Дараагийн 3 дугаар улиралд 121-ээс ахаад 10% бодно. Тэгэхээр энэ хэд болох вэ? 133 болно. За ингээд нийлбэл хүүгийн аргаар бодохоор жилийн эцэст бол 133 болж байна. Жирийн хүүгээр бодвол 110 болж байна, тийм ээ? За тэгвэл энэ хоёрын хоорондын 23 чинь юу вэ?
Хүүгээс хүү, хүүгийн хүүгээс хүү бодогдож байгаа. За энэ дотор бол одоо зээлийн хүү бодож байгаа схем чи ерөөсөө л энэ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын хоорондын ямар зөрүү байгааг та бүхэн харж байгаа үстэй. За энэ бол их хүнд схем. Тэр нь олон улсын санхүүгийн практикт бол энэ бол ловри схем л гэдэг л дээ. Толгойд одоо нэг орж ирж байгаа хөрөнгө оруулалт гэж нэрлээд байгаа. За тэгээд нөгөө гадаад захирлын мөнгө, нөгөө үйл ажиллагаанд гарсан зардал болгоно л манай дээр одоо яг 34% нь яг ийм байдлаар нөгөө нийлмэл хүүгийн аргаар бичигдээл тэгээд бодогдоод яваад байгаа гэж ойлгож болох уу? Тэр 1.8 тэрбум долларын санхүүгийн зөрчил гэлээ шүү дээ. Тэрэн дотор ч л одоо тэр юмнууд ч байгаа юм. Тэрэнд юу вэ гэхээр зэрэг одоо толгой компанийн удирдлагуудын гаргасан зардал. За тэрэн дотор тэр одоо байрны түрээс мөрөөс хүүхдийн төлбөр, аялал жуулчлал, хүнд өгсөн бэлэг дурсгал, сургалт бүгд байна. Сургалт тусдаа би даас шүү дээ. За үүнээс гадна тэр одоо үйл ажиллагааныхаа урсгал зардлыг хөрөнгө оруулалт гэж бичсэн. Тэр нь одоо сургалтын зардал байх жишээтэй тийм ээ. За энээс гадна ерөөсөө Монгол улсад огт хийгдээгүй гадаадд хийгдсэн хөрөнгө оруулалтыг манай одоо энэ хийсэн санхүүжилтөнд оруулаад бичсэн. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалт гэж юу хэлдэг гэвэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр орж ирж одоо бий болсон тэр л одоо зардлыг тэр л бүтээн байгуулалтыг хэлдэг хөлтэй. Гэтэл одоо гадаад улсад байшин барилга барьсан байна. Цахилгаан дамжуулах шугам барьсан байна. Энийг оруулаад бичсэн байна. Тэр үеийн хэл одоо Монгол улсад бүртгэгдээгүй гадаад улсад бий болгоод ажилуулсан төлөөлөгчийн газрын зардлыг энд оруулсан байх шүү дээ. Тэгэхээр энэ зардлуудыг бид нар ялгаж салгаад энэ Монголын талд олгож байгаа хөрөнгө оруулалтын зээлнээс ангилах учиртай. Тэгэхгүй л бид чинь ингээд өөрт хамаагүй байхан зардлыг өөр дээрээ хөрөнгө оруулалт бичиж аваад тэнд хүү төлгөн шүү дээ. Тэгэхдээ нийлмэл хүүгийн аргаар төлгөн шүү дээ. За энэ нийлмэл хүүгийн аргаар за өмнө нь одоо за Дубайн гэрээг бүр архи өмнө нь 2009 онд байгуулсан гэрээгээр за тэгээд 34% ингээд нийлмэл хүүгийн аргаар бодоод явхад монголчууд ер нь нөгөө 34%-ийн ашгийг хэдэн онд хүртэж эхлэх байсан? 2010 онд батлагдсан техник эдийн засгийн үндэслэлвэл 2019 оноос Монголын тал одоо ногдлол ашиг хүртнэ гэсэн тооцоотой байсан. Одоо Дубайн гэрээг ингээ үзгэлээд өөрчилчихлээ шүү дээ нөгөө хөрөнгө оруулалтын гэрээнд чинь. Тэгэхээр нөгөө 19 онд хүртэх ашиг хизээ бол. Тэгэхээр яг Дубайн гэрээгээр бид нар ахаад 94-өөс 6 тэрбум долларын зээл авахар болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ зээлийг оруулж ирээд тэгээд эргээд одоо энэ зээлээ төлөөд эн чинь үл эхлээд Монголын тал өгөөж хүртэхийн өмнө хөрөнгө оруулагчийн гаргасан бүх зардлыг төлнө. Дараална. Хоёрдугаарт бол тэнд одоо хөрөнгө оруулагч талд үүссэн бүх өр авалгыг барагдуулна. Тэгээд бүх хувьцааны төлбөрийг хий. Тэгээд эцэст нь үлдснээс одоо сая бид нар ногдол ашиг хүртэнэ. Тэгэхээр ингээд наан нь хөрөнгө оруулалт нэмэгдээд зардал өсөд ийн гэдэг чинь Монголын талын ногдол ашиг авах хугацаа цаашилж байгаа. Цаашлаад байгаа. Энэ тооцоо маань ер нь одоогоор нэг 15 жилээр хойшоо хурж байна. Гэхдээ Дубайн гэрээнд чинь бол энэ бол одоо сүүлийн зээл биш гэдгийг их тодорхой бичсэн байгаа шүү дээ. Цаашдаа үргэлжлүүлэн ийм зээл авна гэж байгаа. Дээрээс нь одоо энэ далд уурхайн ашиглаж байгаа тэр одоо нөөцийн хэмжээг нь харах юм бол оюу толгойн бүлэг ордын өчүүхэн жоохон хэсэг дээр хамаарч байгаа. Тий. Энэ нэг 20 хүрэхгүй хувь дээр. Тэгэхээр эн чинь ахаа цаашдаа бол одоо бүтэн ордоо ашиглахын тулд олон удаа ийм зээл авах байна. Тэгвэл ер нь бид нэр хөөж гүйцэхгүй туулаа хөөж юм биш шүү гэж бодогдоход хүрж байгаа юм. Тийм ээ. Ерөнхий сайд одоо Дубайгаас ирэнгүүтээ нисэх онгоцны буудлын дээр мэдгэхдээ за Монголын тал бол 53%-ийнх нь одоо үр өгөөж нь Монголд ирнэ. Өөрөөр хэлбэл одоо энэ Дубайн гэрээ бол их өөрөө Монголд ашигтай гэсэн. Одоо оюу толгойхоо бид нар 53% хүртнэ гэж мэдээлэл хийсэн шүү дээ. Энийг юуг үндэслэж ерөнхий сайд энэ үгийг хэлсэн бол? Эн чинь 2010 онд батлагдсан техник эдийн засгийн үндэслэлд 53% гэдэг тооч өөрөө байж байгаа юм. Тийм ээ? Энэ нь бол одоо юу гэдгийг өнөөгийн үндсэнд шилжүүлж үзэх юм бол нийт одоо орлогын 53% нь Монголын талд Монголд орно л гэсэн юм тооцоо. Хэрвээ одоо нэрлсэн үнээр нь тооцох юм бол энэ чинь бүр 59% гэдэг техник эдийн засгийн үндэслэлд нь бичээтэй байгаа. Тэгэхээр энэ дээр бол ямар ч өөрчлөлт Дубайн гэрээгээр гараагүй. Дубайн гэрээгээр бол харин бид энэ хүртэж болох тооцооноос нэлээд олон зүйлийг алдж
зөрчлээ. Тийм ээ? Тэр олон зөрчлүүдийг бид хүлээн зөвшөөрчлөө. За тэр зөрчлөө болий. Нэг шин төлбөр бас гарч ирсэн шүү Дубайн гэрээгээр. Ямар төлбөр? За энэ юу гэхээр зэрэг одоо хөрөнгө оруулагч тал төслийг гүйцээж дуусгана гэж одоо баталгаа гаргаж байгаагийнхаа төлөө шимтгэл авна. Нийт одоо гарсан зардлын 1.9% тэнцэх хэмжээний шимтгэл авна гэсэн. 1.9 гэдэг бол бас их өндөр тоо шүү. Бид нар ч нөгөө роялти за нэг 5 3 гэж яриад байдаг шүү дээ. Бараг л тэрэнд төхөж очсон. Тий, тэрэнд зөвхөн одоо шимтгэл шинээр бий болсон шимтгэл нь асуудалтай. Бараг л жилийн өмнө л одоо яг ийм зүйл болох нэ. Одоо ойдлогоогоо бид нар хяналтаас алдах юм байна. Гадаадын 14 банкнд өнөөдөр барьцаанд тавих гэж байна гэж улс төрчид бас ярьж л байсан л та. Тэгээд ер нь энэ дэр бас нэг зүйл энэ дэр одоо 14 банкнд лицензийг тавиад зогсохгүй үйл ажиллагааны нөгөө одоо ашиг ирээдүйд олох ашиг бүх зүйл тэнд одоо барьцаанд авчсан гэж зарим одоо судлаачид үздэг байна шүү дээ. Энэ яг юу хэлээд байна? Энэ Дубайн гэрээн дотор байгаа заалт. За яг хөрөнгө оруулалтын гэрээнд ч гэсэн ер нь ийм заалт байгаа. Гэхдээ энийг яг бодиттой ажил болох тэр нөхцөлийг бол одоо сая Дубайн гэрээгээр баталгаажууллаа шүү дээ. Цаашдаа бол бид нар одоо 3 дахь читгэдийн хамаарал шилжих гэж байна. Энэ 6 хүртэл тэрбум долларын зээл авснаар энэ зээлийг олгож байгаа 3 дахь читгэд буюу тэр одоо 14.5 санхүүгийн одоо байгууллагуудын мэдл шилжиж штэ. Тий. За энд юу шилжих вэхээр зэрэг бол оюу толгой хавцаад компани эзэмшиж байгаа бүх лицензүүд тийш шилжиж байна. Дээрээс нь одоо хөрөнгө оруулалтын гэрээгээр хөрөнгө оруулагч талд олгосон бүх эрх мэдлүүд тийш шилжиж байна. За энд бол асар өндөр эрх байгааг бид одоо мэдж байгаа тийм ээ. Хэдийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү? Тэрэнд хэдийн хэмжээний зардал гаргах уу? Хинт хичнээн хэмжээний зардлаа төлөх үү? Бүтээгдэхүүнээ хаана борлуулах уу? Ашиг орлогоо яаж хуваарлах уу? Бүх эрх мэдэл тэнд байгаа. Тэгэхээр энэ тийшээ шилжиж байна. Ишөө дээрээс нь нэмээд оюу толгой дээр өнөөдөр бий болсон бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон бүх үндсэн хөрөнгө тийшээ шилжиж байна. Тэгэхээр бол энэ дээр бол монголчуудын юу гэдгийг үүрэг ороод хяналт байхгүй болно. Одоо Эрдэнэт гэхэд оюу толгоос хэд дахин бага нөөцтэй мөрчлөө тэнд Монгол улсын нэг 3 дахь том хотыг бий болгосон. Оюу толгой бол бас одоо өмнөний говьд ядаж хот байгуулах хэвээр. Тэнд одоо бас хүмүүс гэр бүлээрээ очиод ажиллах тэр нөхцөлийг бүрдүүлэх хэвээр гэж шаардлагуудыг бол ярьдаг л та. Тэгсэн ч одоо бүр хот байгуулах байтугай нэг одоо орон нутагт хандив өгсөн тухай ярьдаг ус. Нөгөө хандив нь бас бүр буцаагаад нөгөө зээлэндээ орчихсон өгөөдсөн хандив нь тийм зүйл хүртэл сая ил болсон шүү дээ. Энийг та жоохон дэлгэрүүлэхгүй юу? Хандив гэдэг бол зээлэнд орох хэрэгтэй юу? Яаж ч бодсон хандив чинь зээл биш шүү дээ. Тийм ээ? Хандив гэдэг чинь хүнд буцалтгүйгээр одоо өгч байгаа. Бэлэг. Ер нь бэлэг шүү дээ. Тэгж л ойлгосон шүү дээ, тийм ээ? Ер нь оюу толгой төслийг эхлүүлэхийн өмнө энэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж явах явцад бол манай өмнө говийнхан ялангуяа хитвэтэй ажиллаж, өмнгийн говийн одоо бүсийн хөгжлийн зөвлөл гэж байгуулж, энэ төслийг хэрэгжүүлснээр орон нутагт бас өгөөж одоо хишиг үеийн илүүтэй хүртэх ёстой гэж асуудал тавьж хөрөнгө оруулалтын гэрээнд бүр одоо бие дааж оруулсан шүү дээ. За тэгээд бид бол одоо ингээд энэ төсөл хэрэгжснээр орон нутагт сайхан одоо ингээд тус тус дэмжлэг бэлэг хандив ирж байгаа юм байна гэж бодоод аваад тийм ч учраас жоохон хяналтгүй бэлгийн морины шүдийг үздэггүйгээл юу өгснгийг аваад бүртгэл явж исэн хэрэг шүү дээ. Гэтэл хөрөнгө оруулагч тал маань өгсөн хандив тусламжаа дандаа зээлбэрт гэж явсан. Санхүүгийн тайлан дээр нь тэгж тусгагдсан. Тэр өмнө нөгөө 3 олон газруудын хийсэн шалгалтаар илэрсэн үү? Тэгсэн. Өнгөрсөн хугацаанд чинь бол нэг 61 сая долларын хандив тусламж өгсөн байна. Янз бүрийн хандив тусламж байгаа шүү дээ. Нутгийн удирдлагын ордон барихаас эхлээл одоо баяр наадам уул аваад дахин нэвэл итгэсэн гэл энэ бүгдийг бичгээр 61 сая долларын хандив тусламж өгсөн байна. Үүнийгээ бол одоо Монгол улсын хөрөнгө оруулалтын зээл бүртгэгдсэн байна. Зээл бүртгэгчнэ гэдэг чинь нөгөө хүү бодогдоод эхэлсэн. За ингээд одоо 10 жилийн дараа бол энэ зээл 2 дахин нугарна. Өөрөөр хэлбэл 2022 он гэхэд бидний аваад ашигласан өнөөдрийг хүртэл ашигласан зээлийн маань одоо нөгөө хандивын маань хэмжээ 129 сая доллар болоод 2 дахин өснө. За 13-14 онд үргэлжлүүлэл хандив өгöd байгаа шүү дээ. Одоо явжлаа шүү дээ. Явж л байгаа, аваад л байгаа. За цаашдаа жил бүхэн 5 сая долларыг өгнө гэдэг. Бид л одоо бэлгэл гэж бодоод байгаа. Гэтэл эн чинь бүгд зээл болно. Энэ үл айл ч утгаараа үтгэд энэ үл эрүүл сарвал ухаан биш. Нэлээд олон нийтэд ил болсон бол нөгөө татврын 130 сая
долларын одоо баримтын шалгалт байгаа л да торгуул өөрөөр хэлбэл тэрийг тэгээд одоо 30 сая доллар болгоод бас сая Дубайн гэрээгээр багасгацсан 4 дахин багасгасан байна л да. Уг нь бол эн чинь бүр эхлээд 600 эдэн саяарч яригдчихсэн зүйл шүү дээ. Тэгээд энийг яагаад тийм үндслэл бий юу? Бас л нөгөө баримтын шалгалтаар нотлогдсон асуудал л да. Баримтын шалгалт хийгээд үзэхэд оюу толгой хувьцаат компани хилийн гадна байгаа түншүүдээсээ ажил үйлчилгээ худалдаж аваад тэрний төлбөрийг шилжүүлсэн байна. Тэрбум 126.3 сая доллар шүү. 1 тэрбум шилжүүлсэн байна, тийм ээ. Энэ бол Монгол улсын гадна байдаг нэг офшор зонд байгаа байгууллагуудаас авсан ажил үйлчилгээ. Монгол улсын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3-ын 1 зааснаар бол хилийн гаднаас авсан үйлчилгээний энэ зардалд татвар тооцдог. За энэ одоо хуулийн дагуу татвараа тооцоос үзэхээр 225 сая долларын татварыг нууцсан. Татварыг нууцсан өгөөгүй. Тий. За энэ дотроос татварын байцаагчид одоо үзээд эхний ээлжинд ямар ч баримтын югаар нотолж чадаагүй 130 сая долларын татварын акт тавьсан. Өөрөөр хэлбэл 130 сая долларын татварыг одоо төлөх ёстой байна. Яаралтай төл гэж Монголд төлөөгүй байна. Тий гэж акт тавьсан. За энийг ингээд тавихаар зэрэг нөгөө хөрөнгө оруулагч тал чинь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад? Яг одоо энийг чинь бид төлөх ёсгүй л гэж яахгүй юу? Тий. Уг нь бол Монгол улсын хуулийг мөрднөө гэдэг гэрээндээ байгаа. За ингээд одоо хуулийн дагуу тавигдсан энэ дээр маргалтж байгаа 130 дээр. За ингээд татварын маргаан үүсвэл яд инхээр татварын байцаагчийн актыг татварын маргаан таслах зөвлөөр орж хилцдэг. Энэ зөвлөөр хилэлцээд энэ 130 саяас 30 сая долларыг бол одоо хөдөлгөөнгүй баримт бичгээр нотлогдсон учраас яаралтай төл гэсэн. Яаралтай төл гэсэн. Цаана үлдэж байгаагийн бити төл гэсэн үг биш шүү. Тэр нь одоо юу гэдгийг нөгөө маргалдаж байгаа тал маань бид баримтаа гаргаж үзүүлээ. Энийг одоо газар дээр нь тооцоо үнслээ наривчлээ ихээр зэрэг тэрийг бол хойшлуулсан. Уг дуугүй төлөх нь 30 байсан. Сая яваад одоо энийг төлөх болчлаа гэдэг шүү. Тэртээ тэргүй хуулийн дагуу төлөгдөнө. За энийг төлснөөрөө буцаагаад нөгөө 130 225-ын энэ одоо магадлах ажлыг ингээд үгүй хийчих байхгүй. Тийм учраас би одоо их хурлын чуулган дээр уянга гишүүнийг их оноод хилчлээ гэж бодсон шүү дээ. Би уучлсан. Уянга гишүүн гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ энэ асуудлыг тайлбарлаад байгаа улсууд чинь харахад Монгол улсууд юм. Тэгсэн байтлаа хэлж ярьж байгаа зүйл нь болохоор дандаа Монголынхаа одоо юу гэдгийг талд биш ярих юм. Яг баялаг гэхдээ тэгээд жоохон ядарсан ийм орныг нөгөө баялагаар нь одоо барьцаалж өөрөөр хэлбэл үр зээлийн сүлжээнд оруулаад дараа нь тэр баялагт нь эзэн суудаг. Энэ том гүрнүүдийн үндэстэн тамилсан корпорациудын үйл ажиллагаа бол өнөөдөр нэг тийм нууц зүйл биш болчихсон. Дэлхийд дахнаар хэрэгжээд өнөөдөр Африкийн орнуудаас өксүүлээд тэр их баялагтаа мөрчл ард түмэн зовж амьдарч байгаа. Ийм түүх өнөөдөр бидний нүдэн дээр илхэн байж байна. Тэгээд Монгол улс маань ер нь нэмлүүл яваад байгаа ч биш, ер нь яваад орчихсон юм биш үү? Баялагын хараал гэж дэлхийд дахин ярьж байгаа шүү дээ. Баялагтай улс орн болгон хөгжид дивжээгүй. Харин улс орн нь одоо ядуурч өрөө ширэнд баригдаж ард түмний бүр дорой итэж ер нь заримд нь бол одоо мөргөлдөөн тэмцэлтэй болж байгаа ийм гашуун туршлага байгаа. Ер нь энэ баялагын хараалыг бий болгосон түүхийг судлах юм бол баялагтай орнуудад ингэж төсөл хэрэгжүүлдэг. Тэр төслөөр дамжуулж их хэмжээний ашиг олдог. Энэ механизм чинь бараг 400 жил хэрэгжиж байгаа механизм байхгүй. Дэлхийд дахинд энэ чинь бүр тогтцсон ийм одоо механизм шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр одоо сайн таньж мэдээгүй судлаагүй. Туршлага дадлага бага байсан. Нас болоод бид энэ гэрээ байгуулахдаа бол бас зарим зүйл дээр үл нөгөө талынхаа аманд их унсан баг юм. Жишээ нь нийлмэл хүүгийн арга хэлтэл унцал арга байгаа байхгүй тийм ээ. Тий. Тэгэхээр тэр үед яг ингэж бодно гэж тэр гэрээг уншаад манайхаа яг ийм юм болно гэж мэдчихсэн болов их хурл маань одоо дэмжсэн штэ гэрээг баталсан штэ их хурлаар тэгэхэд одоо тухайлбал та бол дэмжиж конопт гарч ирсэн тэр үед тэгэхдээ дотор нь яг ингээд за энэ 34%-ийнхаа нэг ашигыг хүртэхийн тулд за энэ ч та нийлмэл хөвгөөс ингээд ашигмаар одоо хоошоо ер нь хүртэх юм уу юу гэдгийг мэдчихсэн. За тэр үед бол заалт болгоно нарийн судлах ёстой. Судалсан чиг.
Зүгээр тэр үед нэг ийм асуудал байсан. Монгол улс бол одоо энэ том төслөө хөдлөх ёстой. Тийм мэдээж. Тий. Тэгжээж одоо бид нар энэ байдлаас одоо хүнд байдлаас гарна. Ингийн тулд ихний алхмаа хий. Явцын донд үүнийгээ зас сайжруулад хилцээ тохироод явнаа гэдэг ойлголтыг хаана өгсөн. Тийм учраас ер нь ихний ээлжинд ямар ч байсан энийг одоо ажилд оруулъя гэдэг байр суурин дээр байсан хүн би. Уг нь анх гэрээ байгуулахдаа одоо оюу толгойн бүлэг ордын бүлгээр нь ашиглана. Тэгээ тэрний одоо 34% гэж ярьж байсан шүү дээ. Тэгээд одоо тэгсэн чинь нөгөө Entry Gold гэж тэр хэсэг нь тэр компани эзэмшиж байгаа газар энэ 34% ороогүй байгаа. Оюу толгойг чинь бол одоо юу гэдгийг 100% гэж үзвэл 34% нь энэ хинд үлээ? Монголд. За 66% нь хөрөнгө оруулагчдад байгаа. За энэ 66 ч юм бол дотор их олон юм за. Тийм ээ? За нөгөө Rio Tinto гэж байна. Turquoise Hill Resource гэж байна. Тэгээд одоо бусад сангууд байна. За ийм байна тийм ээ. Жишээ нь 100 төгрөгийн одоо ногдол ашиг хуваарлаа гэж бодъё. За тий. Тийм ээ. Тэгвэл энэний 34 төгрөг нь Монголд ирэх ёстой шүү дээ. 66 төгрөг нь ийш очих ёстой тийм ээ. За ингээд гэрээ байгуулсан. Энэ бол хизээ ихээр 2009 оны 12 сард байгуулсан гэрээ. За яг одоо ингээд 100-аа хуваах гэсэн чинь ахаад энд нэг юм гараад ирсэн. Энэ юу гэхээр зэрэг Entry Gold гэдэг. Entry Gold оюу толгой хоёр хоорондоо гэрээ байгуулад ашиг хуваах гэрээ 2004 онд байгуулсан байт. Ингээд одоо 70 30-аар нэг ашигт малтмлынхаа юунаас хамаарад гүнээс хамаарад 70 30-аар одоо ашиг хуваана гэдэг. Тий. За тэгэхэд энэ Entry Gold гараад ирэхээр юу болж байгаа хөр зэрэг бид 100 төгрөгийнхөө орлогыг хуваах гэсэн чинь 30-ын ийш нөхөн нь шүү дээ. Харж байгаа биз? Тийм байна. За тэгвэл ингээд энийг 30-аа ийш нөхчлээ эндээс. Тэгвэл энэ дээр 30 нь одоо ингээд энэ Entry Gold руу өглөө. Тэгэхээр хуваагдаж байгаа хөрөнгө чи хэд болох вэ? 70-ыг хуваана. 70-ын 34%. 70 төгрөгийг тий. За 74-ийнхөө 34-ийг хуваахаар чинь Монгол улсад 24 төгрөг оногдно. Ингээд энэ 24 төгрөг оногдно. Нөгөө талд нь болохоор зэрэг ингэхэр чинь зэрэг 70-аас ингэхэр 46 юу? Тий. 46 төгрөг оногдно тийм ээ? Ийм болно. За гэтэл Entry Gold-д очисон 30 төгрөгнөөс энэ дотор чи ахаад нөгөө Rio Tinto чинь явж байгаа байхгүй юу? Ахаад нөгөө Turquoise Hill чинь явж байгаа байхгүй юу? Тэгээ сангууд байгаа. Мөн үү? За тэгэх юм бол энэ 30% чинь бол буцаагаад энэ 46 дээр нэмэгдээд юу болж байна? 76 төгрөг авч байна. За эндээс хардаа та нар Монгол 34% буюу 34 төгрөг авах байсан чинь 24 төгрөг болоод 10-аар багассан байна. Мөн үү? Багассан байна. Гэтэл энд 66-ыг авах байснаа юугаад 10-аар нэмэгдсэн байна. Энд одоо нэмэх нь 10 болсон байна тийм ээ. Тэгэхээр ийм бүтэц хийснээр яасан гэхээр зэрэг ерөөсөө Монголд оногдох 10 төгрөгийг л ийш нь авах механизм хийсэн. Тэгээд одоо ингээд үзэхээр Монгол улсын 34%-ийг баталгаажуулсан гэж ярьж байгаа ерөнхий сайдын үг чинь үл өөрөө ингээд хязгаарчиж байгаа байхгүй. Ягаад гэвэл энэ Entry Gold-ийн асуудлыг шийдээгүй. Энэ Entry Gold ягаад уг нь бол Монгол улсын ашигт малтмлын хуулинд орд газрыг бол одоо бүлгээр нь ашиглана, бүлэг ордыг хэвээр нь ашиглана гэсэн заалт хүртэл байдаг шүү дээ. Тэгээ яаж яваад тэр одоо тусдаа ингээд нэг 70-30-аар хуваах тэр Entry Gold гэдэг нь үлдчихтэй. Анх гэрээ байгуулахдаа одоо хөрөнгө оруулагч тал маань бол Entry Gold-ыг энд оруулж ирнэ гэсэн үүрэг авсан. Тэрнийх нь хариуд Монгол улсын засгийн газар тэгвэл Entry Gold-ийн эзэмшиж байгаа хайгуулын чин зөвшөөрлийг ашигт малтмлын зөвшөөрөл болгоно гэж үүрэг аваад ашигт малтмлын зөвшөөрөл болгоод өгсөн. Гэтэл одоо хөрөнгө оруулагч тал маань энийг өөртөө нэгтгэж аваад энэ 66 дотроо оруулах ёстой шүү дээ. Энийг хийхгүй ингээ орхицсан. Ер нь тэгвэл бид нар өнөөдөр оюу толгойн 34%-ийг эзэмшиж байгаа гэж ярих хэрэггүй. Оюу толгой одоо 24%-ийг л гэж ярих хэрэгтэй юм биш. Бодиттойгоор бол ийм л болчиход байна. Бодиттойгоор ийм болчиход байна. Одоо энэ дээр нэг их олон компани байгаа шүү дээ. Одоо энэ оюу толгой компаниг төлөөлж Монголоос бол 2 субъект орж байгаа. Эрдэнэс MGL, Эрдэнэс оюу толгой гэх тийм ээ. Нөгөө хөрөнгө оруулагч талд нь болохоор зэрэг 5 субъект байна. Turquoise Hill байна, Rio Tinto байна тийм ээ.
За тэгээд дээрэс нь одоо энэ оюу толгой Нидерланд BV гэдэг компани байна. Энэ Turcos Hill Resource оюу толгой гэдэг BV гэж компани байна. Цаана нь одоо энэ томоохон хөрөнгө оруулагч сан 40 сан байгаа. За тэгээ бусад хувьцаа эзэмшигч идгээд. Хөрөнгө оруулагч тал бол маш тийм одоо их юу гэх юм одоо том бүтцтэй олон салбартай. Тий. За тэгээд эд чинь бол хоорондоо ингээд хийсэн гүйлгээгээ хөрөнгө оруулалт руу бол бичдэг. Сая Дубайн гэрээнд бол 7 субъект гарын үсэг зурсан шүү дээ. 2 нь бол Монголын талаас зурсан. 5 нь бол хөрөнгө оруулагч талаас зурсан. Дубайн гэрээг одоо юу гэдгийг хүчингү болгоно гэвэл энэ бүх оролцогч санал нэгдэж бичгээр санал нэгдвэл хүчингү болно гэж байгаа. Гэтэл яг энэ юуг нь аваад үзэх юм бол нөгөө 5 нь зөвшөөрөхгүй байхад бол энд ямар ч өөрчлөлт орохгүй. Тэгэхээр бид л гарахын аргагүй гавханд л орсон гэсэн үг шүү дээ. Энэ бас нөгөө санхүүгийн луу бас нөлөөлөх нэг арга. Энэ бүтцээс болж яаж Монголын 34%, 24% болж хувирч байна. Энийний цаана ийм л махинаас явж байгааг бид үгүйсэхгүй. Уг нь тэр шалгалт хийсэн тухай бол одоо баг 2 жилийн өмнөөс л дуулдаж байсан. Тэгэд яагаад өнөөдрийг болтол ард түмэндээ мэдээлэхгүй өнөөдрийг хүрсэн. За жил гаруй ажиллахад эн чинь бол асар их баримт материалыг үтсэн. Ихэнх нь Монголд байгаагүй. Одоо Гонконгоос 6 контейнер одоо анхан шатны баримт авчирч тэн дээр ажилласан юм шүү дээ. Ийм зөрчилтэй асуудлуудыг гаргаж тавих нь нөгөө бидний хүсэн хүлээгээд байгаа хөрөнгө оруулалтыг датах бодлого сөрөг нөлөөлөх учраас хоорондоо одоо эв зүйгээр асуудлаа шийдэхийг зорж ирсэн. Энэ их хурл дээр яг энэ нөгөө шалгалт, баримтын шалгалтын юм дүү хэлцэх гэжээл ерөнхий сайд сайхан бэлэг за түр хугацаанд одоо байж засгийн газар бонд гаргах гээд байна гэд хойшлуулсан гэдэг үнэн үү? За тийм мэдээлэл байгаа. Тэр хоорондоо хинт ч хэлэхгүйгээр гинт очоод Дубайд нэг 2 3 хаан компани захирлыг дагуулж очоод гарын үсэг зурсан энэ зөвшөөрлийг өрнөхий хүс. Ийм зөвшөөрлийг хэн ч өгөөгүй баг. Тий. Ер нь бол зохисгүй явдал гэж би бодож байгаа. Яагаад гэвэл одоо Монгол улсын хуулийн дагуу илэрсэн ийм их зөрчлийг одоо шууд үгүйсгэн гэдэг бол энэ ерөөсөй байж таарахгүй асуудал шүү дээ, тийм ээ. Энэ ер нь хиний захиалга байсан гэдгийг хүртэл би одоо их хардчихлаа юм л да. Тэр ойлгомжтой шүү дээ. Хөрөнгө оруулагч талын эрх ашигт илүүтэй нийцсэн байгаа үстэй. Тэгвэл тэр илүүтэй нийцсэн хэсэг л өөрийнхөө бодлогыг л явуулж чадчихжээ л гэж би ойлгож байна. Монголын тал өөрийнхөө эрх ашигыг хамгаалж чадаагүй учраас Монголын талд энэ бол тулын хохиролтой л тусчих. Энэ сая шинээр байгуулагдсан засгийн газар ер нь хиний засгийн газар вэ? Монголын засгийн газар мөн үү? Хэрэв Монголын засгийн газар мөн байсан бол би Дубайн гэрээнд гарын үсэг тийм алдагдaltaй гэрээнд гарын үсэг зурхгүй байх гэж бодож чинь та санал нийлэх үү? Одоо өөр дүгнэлт гарахгүй шүү дээ. Ер нь Алтан уягийн засгийн газрыг унгасан бас нэг учих нь одоо бас тайлагдж байна уу да. Тэр үед бол за яг мэдээж одоо улс төрд явж байгаа хүнд их олон татаж унгах одоо шалтгаанууд байсан л байх л та. Гэхдээ явж яг эцсийн дүндээ ер нь өндөр нь оюу толгой дээр нэг ийм зүйл хийх гээл энэ засгийн газар унгасан юм шүү гэд. Алтан уягийн засгийн газар энэ том төсөл дээр бол хоёрхан шаардлага тавьсан шүү дээ. Тийм ээ. Монгол улсынхаа хуулийн дагуу явъя. Харилцан ашигтай байя гэдгийг шаардлага тавьсан. Хөрөнгө оруулагч тал энийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэд ямар шаардлага тавьж ирсэн гэвэл бидний хийсэн бүх үйл ажиллагааг үгдүүгүй хүлээн зөвшөөр. Бидэнд олгох ёстой бүх зөвшөөрлийг ямар ч саадгүй олго Монголын тал гэдэг шаардлага тавьсан. Ингээл хоёр байр суурь зөрсөн учраас ингээл өөрийнхөө байр суурин дээр л зогссон. Ингээл дэлхийд дахинд бол Монгол гэдэг хамгийн муухай улс орн хөрөнгө оруулалтанд таагүй гадны хөрөнгө оруулагчдыг ад үздэг гэж одоо мэдээлэл цацсан. Нөгөө талаар дотоодд бол асар их хэмжээний улс төржүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээчлээ. Одоо эдийн засгийн болохоо байлаа. Гэл ингээл дотоод гадаадын шахалтын үр дүнд л засгийн газар солигдсон шүү дээ. Засгийн газрын огцруулсныг үндэслэн за Монгол улс бол урд хойч байгаагүй их өрөнд орууллаа. Энэ одоо улсыг их өрөнд оруулж үр хойчд их үр тавьсан засгийн газар гэж толсороод унахсан Монгол Ардын намынхан ч гэсэн одоо өрийн босхийг нэмэхгүй гэж хэлээл засгийн газарт орсон. Тэгчээд өнөөдөр яг хамгийн ихний хийсэн зүйл нь яг нөгөө ярьсныхаа эсрэг одоо энэ оюу толгойд зурж байгаа 6 тэрбум доллар Монголын өрийг өнөөдөр 6 тэрбум доллараар бүр нэмж шít. Амьдрал үнний шалгуур гэдэг шүү дээ, тийм ээ. Амьдрал өөрөө үнний шалгуур. Тий. Урд өмнө хэн юу ярьж ирснийг ард түмэн мартаагүй, мартчихгүй. Тийм ээ. Мэдээж Алтан уягийн засгийн газар бол бонд усгсан, зээл авсан. Гэхдээ энийгээ ил тодоор бүртгээд хянаад
ингээд бас үр ашигтай төсөлд өгөх гээд. За магадгүй тэн дээр алдсан онс юм байгаа л баг. Ингээд ил тод байсан. Одоо бол нууцлагдмал болчихлоо шүү дээ. Тийм ээ? Хуулиараа гэтэл одоо ерөөсөө нэг хэсэг өөрөө бүртгэхгүй тайлгнахгүй болчихлоо. Урд нь уул уурхайн салбарыг бүртгэдэг байсан хуультай. Дээрээс нь нэмээд эрчим хүмүүс төмөр замыг бүртгэхгүй гэж хэлсэн. Тэгэхэд өөрөө бүртгэхгүй явахын хор хохирол ямар байна гэдгийг ганцхан жишээл ирээд тэмтэн шүү дээ. Тийм байгаа үстэй. Өнөөдөр одоо уул уурхайн салбарт ямар өөр яаж хоримтлагдж байгааг огт ярихгүй байгаа чинь бүртгэхгүй байгаатай холбоотой, тайлгнахгүй байгаатай холбоотой. Одоо энэний араас уул уурхайн салбарыг дагаад эрчим хүмүүс төмөр зам орох гэж байна. Тий. Тэгэхээр энэ бол одоо зохиомжлол зүйл байсан биш тий. Нөгөө өмнөх засгийн газрыг л одоо шүүмжлэх адил өргөнөө сэргийлж гин гэж хэлсэн чинь харин цаагаараа бол өөр ийм аюултай байдал руу яваад бидэнд огт хамаагүй зүйлийг одоо бидний өр болгож бичээд байгааг өнөөдөр хэн ярьж байна? Хинч ярихгүй шүү дээ. Ер нь өнөөдөр Монголын улс төрийн нэг хэдэн хүмүүс л тоглож шүү дээ. Хуулиа дураар нь өөрчилж байна. Тэгээд эцсийн дүндээ нөгөө хариуцлагыг хэн хүлээх вэ гэхээр хинч байдгүй. Та одоо санаж байгаа оюу толгой гэрээг одоо би хардлагаагаараа хариуцъя гэж тантай тухайн үед нам нэг байсан. Баяр ерхий сайд би одоо хардлагаагаараа хариуцнаа гэж гарын үсгийг зурулж исэн. Өнөөдөр оюу толгой нөгөө хардлагаагаараа хариуцах хүн маань гадаадд олон одоо давхар хаусны мэдээллээс өөр мэдээлэлгүй ингээ гадаадд гарчихсан. За магадгүй өнөөдөр энэ тэр Дубайд очиж гарын үсэг зураад байгаа. За энэ улс орныг энэ өрөнд оруулаад байгаа хүмүүстэй дараа нь бид нар дахиад яг ингээ хариуцлага тооцох гэсэн энэ хүмүүс байхгүй магадгүй. Одоо ёстой нөгөө Канадад, Америкт авсан хаусныхын тоог л интернетээр хараад сууж байгаа. Ийм л нөхцөл байдал үүсээд байна. Та энийг юу гэж бодож байна? Энэ явандаа юунд хүрэх вэ улс орныг? Тийм учраас одоо байгаа бүх мэдээллийг ил тод болгох ёстой. Бид чинь Монгол улсынхаа нэг жоохон төсвийг л одоо шилэн болгоцсон шүү дээ. Тэгвэл энэ нэг том хөрөнгө оруулалтыг тэгвэл шилэн болгоё л да. Энэ бүх тайлан мэдээллийг ил гаргаад тавих ёстой. Тэгжээж одоо буруу зөвөө ялгаж салах хэрэгтэй. За энэ нь одоо яг хариуцлага тооцно гэхээсээ илүү дараа үед энэс том алдаа гаргахаас сэргийлэх боломж олгоно гэж бодож байна. Та өнөөдөр гарч ирэх их олон тоо баримтуудыг ингээ ярьж байна. Сангийн сайд багта энэ болгоныг гаргаж болоогүй. Энэ болгоныг сангийн сайд багта шалгаад илрүүлсэн юм шүү дээ өгнө. Тэгээд тэрийгэ засах ажлаа хийж явж байгаа. Тэгээд ажлаа өгсөн юм. Тэгтээ чимээгүй хийгээд байсан уу? Жохоо та ил тод хийх байсан юм шүү. За энэ дээр бол харин тийм асуудал байна. Яа харахгүй одоо дуйлаантай ил тод хийх болцоо байсан үг байсан. Гэхдээ ерөнхий одоо нийтлэг ажлынхаа эрх ашигыг бодоод бид бол одоо дуйлаан шууган болохгүйгээр одоо энийгээ зас залруулах гэж оролдож исэн алдаа байж. Энэ алдаагаа бол би хүлээн. Өнөөдөр энийг маань ингээд бүр нэр зааж агаад хүчингү болгочихж байгаа учраас одоо ил гарахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Тэр олон хүмүүсийн одоо 2-3 жилийн хөдөлмөрийг зүгээр л нэг ганц удаагийн гарын үсгээр л байх болгож шít. Ингэж болохгүй. Энэ шалгалтыг одоо хийхээс эхлээд шалгалтыг бүх хугацаанд нь удирдах, дүнгийн гаргаж ажлыг хариуцчихсэн хувьд бивэл итгэл үнэмшилтэй байр суурин дээр хатуу зогсноо гэдгээ ерөнхий сайдыг манай бүлэг дээр орж ирэхэд би ил тод хэлсэн. Та их улс төрд олон жил явлаа л да. Тэгээд Монголын улс төр энэ сүүлийн үед ер нь л нэг л бишээ одоо бүлэг дээрэмжтэй ингээд одоо сүүл рүүгээ бүр газар нутгаа зарсан, тусгаар тогтнолоо алдахад ч бэлэн ийм хэсэг хүмүүс л бий болчлаа гэд. Энэ яг юутай холбоотой? Яагаад өнөөдөр нөгөө бидний итгэж найдах хэвээр нөгөө төр маань өнөөдөр ингэтлээ ялзран доройтож ард түмнийхээ итгэлийг авах нь байтугай бүр ард түмнийхээ жигшлийг төрүүлсэн ийм зүйл болчихоо. Энэ бол бас л бодож санаа зовж харамсч явдаг зүйл л дээ. Нинүү ярихад. Яг би одоо энэ улсад бас нэг 40 жил ажиллалаа. Тэгээ 3 төрлийн нөр үзлээ гэдэг шиг социализм үед ч ажиллалаа. Шилжилтийн үед ч ажиллаж үзлээ. Одоо энэ зах зээлийн харилцаа шилжиж байгаа үед ч ажиллаж байна. Тэ. Ингээд үзэхэд бол үнэхээр одоо байдал бол одоо сайн тал руугаа биш, муу тал руугаа явж байна. Энэ бол одоо санаа зовх, ажилд хандах хандлага, ажлаа хариуцж байгаа чадвар, нийтлэг улс орны эрх ашигын төлөө тэмцэх чадвар энэ бүхэн бол одоо жилээс жилд алдагдаж байна. Энэ нь бол цаанаа одоо явцуу эрх ашиг захирагдсан. Төр зуурын ашиг хонжоо хөөцөлдсөн тэ холбоотой болов гэж би дүгнж байгаа. Ялангуяа сүүлийн үед бол одоо бүр ирээ царай алдаж одоо ард түмнээс юм нуух, хуурах хэлбэр рүү орлоо. За баярлалаа. Ингээд бид хоёрын ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Баярлалаа.